Монгол хэлний Асын зайн сургууль. Нандитэн багштай баярлалаа. Одоо бүгдээрээ унших дадлын 2 дугаар хичээлээ эхлүүлцгээе. Өмнөх удаагийн хичээлээр би DGSG буюу хятад хэлний төвшин тогтоох шалгалтын тухай танилцуулсан. Харин одоо та бүхэндээ DGSG 3-4 дээр зэргийн шалгалтын унших тестийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя. DGSG 3 дугаар зэргийн шалгалт нийтдээ 90 минут үргэлжилнэ. Түүнээс 30 минут нь юэдүү буфан буюу унших тест ажиллахад зориулагдсан. Унших тест маань 3 хэсэг, нийт 30 тестээс бүрдэнэ. Харин DGSG 4 дугаар зэргийн шалгалт нийтдээ 105 минут үргэлжилнэ. Түүнээс 40 минут нь унших тест ажиллахад зориулагдсан. Унших тест маань 3 хэсэг, нийт 40 тестээс бүрдэнэ. Бид шалгалт болон унших тестийн талаар товч мэдээлэлтэй боллоо. Одоо хичээлээ эхлүүлцгээе. Өмнөх хичээлээр бид эхийг хэрхэн зөв дараалттай унших талаар сурсан. Эхийг уншихдаа эхэлж асуул, дараа нь их, дараа нь хариултаа уншина гэж сурсан. Харин өнөөдрийн хичээлээр бид сонголт хасах аргыг сурах болно. DGSG унших тестийн 3 дугаар хэсэгт их, асуулт, 3 сонголт бүхий хариулт бий гэж өмнө бас хэлсэн. Тэгвэл бид 3 сонголт бүхий хариултаас хасаж зөв хариултыг олох талаар сурах болно. Жишээ дасгалыг харцгаая. Эхлээд асуултаа уншийе. 关于他可以知道什么? Түүний тухай юу мэдэж болох вэ гэсэн асуулт байна. Иймэрхүү асуулт ирэх үед бидэнд түлхүүрэг байхгүй тул эхийг бүхэлд нь унших шаардлагатай болдог. Эхийг уншийе. 他在我们学校很有名，他汉语水平很高，汉语说的几乎和中国人一样。Тэр манай сургуульд их алдартай, хятад хэлний төвшин маш өндөр, хятадаар бараг л хятад хүнтэй адилхан ярьдаг гэсэн өгүүлбэр байна. Хариултуудыг уншийе. A. 现在读1年级，одоо 1-р курс сурдаг. B. 总是第一名。үргэлж 1-р байр эзэлдэг. C. 汉语好极了. хятад хэл нь маш сайн. Хариулт нь C буюу хятад хэл нь маш сайн гэсэн өгүүлбэр байна. Гэхдээ та хариултаа сонгож чадахгүй бол бидний өнөөдөр сурах сонголт хасах аргыг хэрэглэж болно. Бүх хариултыг уншиж үзнэ. A. 现在读1年级. одоо 1-р курс сурдаг. Энэ тухай ихэд дурддаггүй. Тиймээс энэ сонголтыг хасна. B. 总是第一名. үргэлж 1-р байр эзэлдэг. Энэ тухайч бас ихэд дурддаггүй тул сонголтыг хаснаа. C. 汉语好极了. хятад хэл нь маш сайн. ихэд 他汉语水平很高，汉语说的几乎和中国人一样。хятад хэлний төвшин маш өндөр, хятадаар бараг л хятад хүнтэй адилхан ярьдаг гэсэн өгүүлбэр дурддагдсан тул энэ өгүүлбэрийг хариултаар сонгоно. Эхийг уншъя. 请大家用黑板上的这5个词写一个小故事，要求不少于100字。注意，这5个词必须都用上。Самар дээрх 5 үгийг ашиглан үлгэр зохиож бичнэ үү? 100 үгээс баггүй үгтэй байх шаардлагатай. Бас эдгээр 5 үгийг бүгдийг нь ашиглаж бичхийг анхаараарай. Хариултуудыг уншъя. A. 1号前完成. нэгнээс өмнө дуусгах. B. 必须有5个句子. 5 өгүүлбэртэй байх. C. 5个词都要用. 5 үгийг бүгдийг нь ашиглах. Хариулт нь C буюу 5个词都要用. 5 үгийг бүгдийг нь ашиглах байна. Та хариултаа сонгож чадахгүй бол сонголт хасах аргыг хэрэглэе. Хариултыг уншъя. A. 1号前完成. нэгнээс өмнө дуусгах. Энэ тухай ихэд дурддаггүй үгнийг хасна. B. 必须有5个句子. 5 өгүүлбэртэй байх. Энэ тухайч бас дурддаггүй тул хасна.
C. 5个词都要用. 5 үгийг бүгдийг нь ашиглах. Энэ тухай ихэд дурддагсан тул хариултыг сонгоно. Дараагийн ихийг харъя. Эхлээд асуултаа уншия. 他认为儿子 тэр хүүхдийг юу гэж боддог? Ихийг уншия. 我发现6个月大的儿子对音乐很有兴趣。他哭的时候，如果让他听音乐，他马上就不哭了。或者唱歌给他听，他也很快就会安静下来。Ойрын үед би 6 сар гарантай хүүхэд хөгжимд тун сонирхолтойг олж мэдээд байгаа. Түүнийг үйлж байхад хөгжим сонсгол тэр дороо уйлхаа болчихно. Эсвэл дуудуулж өгвөл дуугүй болчихно. Хариултуудыг уншия. A. 喜欢表演. Тоглолт үзэх дуртай. Тоглолтын тухай дурддаггүй тул үүнийг хасна. B. 声音很好听. Гой хоолойтой. Хүүхэд гой хоолойтой гэж дурддаггүй тул хаснаа. C. 喜欢音乐. Хөгжимд дуртай. Хөгжимд тун сонирхолтой гэж гарсан тул хариултыг сонгоно. Та бүхэн дараах тасгалыг биедан хийгээрэй. 来到一个新环境，你会觉得什么都很新鲜，但经过一段时间，你就会慢慢习惯了。每个人都是这样的。问：来到一个新的环境，人们会 A. 觉得害怕 B. 变得很小心 C. 觉得很新鲜。Одоо хамтдаа хийж хариугаа шалгацгаая. Асуулт нь 来到一个新的环境，人们会 шинэ орчинд орохоор хүмүүс яадаг вэ гэсэн асуулт байна. 来到一个新环境，你会觉得什么都很新鲜，但经过一段时间，你就会慢慢习惯了。每个人都是这样的. Шинэ орчинд орохоор чи бүх зүйлийг шинэлэг гэж боддгоо. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ажмаар тасдаг. Хүн бүр ийм байдаг. Хариултыг харцгаая. A. 觉得害怕. Айдас төрдөг. Хүмүүс айдаг гэж ихэд бичигдээгүй. B. 变得很新. Хянуур болдог гэж бичигдээгүй. C. 觉得很新鲜. Шинэлэг гэж боддог. Энэ хариулт бичигдсэн тул хариулт нь C байна. Та бүхнийг зөв хийсэн гэж найдаж байна. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид сонголт хасах аргын талаар сурлаа. Дараагийн хичээлээр бид эхийн утгыг ойлгох талаар сурах болно. Хятад хэлний дунд чатны 4-р хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай. 再见.